Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зуу заалцгаая. Өнөөдрийн нэвтрүүлэгт бас Монголын түүх ухааны доктор Инх Бат маань өргөдөж оролцож байгаа. За би асуултаа бас нэлээд онлын асуудлаар хэлээд хүндий гэж бодож байна. Төрийн гарал үүслийн талаар их олон янзын онолууд байдаг. Тэрний нэг нь болохоор зөв миний өөрийн одоо хувь судлаачийн бодлоор энэ байлдан дагуултын онол буюу булаа эзэлтийн онол нөгөө Монголын төр ёсны түүхтэй нэлээд холбоотой болов гэж боддог. Тухайлбал Монголын нуус товчон дээр гардаг бодончор мөнхөг түнхлэг горхино байж хахад 2 ах нь 3 ах нь хэдвлөө те. Тэгээд нийлээд нөгөө сул иргэдийг олзлон авч тэгээд цаашаа боржгон ов үсүү гэдэг байдлаар явдаг штэ. Та бүхэн бас судлаачдын үед энэ байлдан дагуултын онолын талаар ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь бол төр ус үүсгэхээс өмнө бол цэргийн ардчлал гэсэн нэг тийм том юм бол байгаад байгаа. Энэ хүнүүгэн төр ус үүсгэхээс өмнө бол нүүдэлчд бол цэргийн ардчлалын зохион байгуулалттай байсан. Тэгээ хин хүчтэй хин олон цэрэгтэй нь бол бусдыг одоо засагдаг байсан гэдэг. Тэгээ ингээд цэргийн ардчлалаас бол төр ус үүссэн гэсэн. За энэ бол ерөнхийдөө л нөгөө Оросын том түүхч Владимир Цовын монголчуудын нийгмийн байгууллага гэдэг номон дээр том ёсон. Ийм том ёлол. Тэгээ энийг бол бас нийлээд олон судлаачд бол хүлээн зөвшөөрдөг. Энэ нүүдэлчдийн хувьд бол. Яг энэ дээр нэмж хэлэхэд бол Монголын нууц товчоог уншаад тэгээ яг одоо Чингис хаан улсаа байгуулж байгаа тэр үйл явцыг үзэх юм бол ингээд нөгөө Монголын төр аажмаар бүрэлдэн тогтож байгаа нь харагдаж эхэлж идэг л да. Одоо дөнгөж 1989 онд хар зүрхний хөхнөөрт хамаг Монгол аймгийн ханаар зарлагдаад тэгээд одоо за энийг адуучин, энийг хончин энтергээ томилоод байгаа шүү дээ. Тэр чинь адуу мал гэсэн үг шүү дээ. Адуучдын дарга, хончдын дарга тий. Тэгээд нөгөө нэг хасар тэргүүтээ хэдэн хүнийг ийлд барьж тий журам сахиулгээд цагдаагийн байгууллага үүсэж штэ. Одоо бүдүүлгэх хэлгээд бол. Тэгээд дараа нь 1206 он гээд бүр их Монгол улс болоод байгуулагдах. Өргөжөөд ирэх үед бол бүр одоо нарийн зохион байгуул. Тэрийг бүр нуус товчонд бол их дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэгээд тэр ингээд төр улсын үүсэл тэгээд өргөжиж байгаа, хэлбэрчж байгаа байдал нь их тод харагдаж байдаг л та. Монголчууд энийг уламж хэлцүү гэдэг. Үүл хурал бороо олон монголчууд зөвлөө цэрэг болно гэдэг. Тэгэхээр монголчууд угаасаа өөр нэг доктор хэлж байгаатай адилхан цэргийн ардчил угаасаа монголчуудын тийм займал шинж авах үндсэн суурь нөхцөл юм шүү. Тэгээ энэ юу залруулч энэ юу Манжи хаан Нурхачийн үг. За. Нурхач баатар 1320 оны үед нөгөө монголчуудтай харилцаа. Тэгээд энэ үүл хурвал бороо ордог